Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Он сар өдрөө тавиад гарчгаа бичээрэй. Өнөөдрийн хичээлийн сэдэв юу ойлгосноо шалгая. Анхааралтай сонсоорой хүүхдүүд ээ. Хүний сэтгэл санаа домог үлгэр. Эрт дээр цагт хоёр бурхан хүнийг бүтээжээ. Тэгээд түүний сэтгэл санааг ямар болгох тухай ярилцаж гин. Нэг нь хүн шиг цагаан болгоё гэж. Нөгөө нь хэрээ шиг хар болгоё гэж. Тэгээд нэг бурхан нь хэрэг хэрээ шиг хар болгочих бол хүн чөтгөр шулам шиг муухай санаатай болно доо гэхэд нөгөө бурхан нь хэрэг хүн шиг цагаан болгочих бол хүмүүс хитрхи сайхан санаатай болж бүх идэх юмаа амтнд хувааж өгөөд өөрөө өлсөж өгөх болно. Ингэхлээр хүний сэтгэлийг шаазгаа шиг алаг хий гэжээ. Тийм учраас хүний сэтгэл санаа шаазгаа шиг алаг ирээн хар цагаан болсон гэв. Анхааралтай ойлгож сонссон хүүхдүүд ээ. Сонссон бол бүгдээрээ хамтдаа үлгэрээс зохиолчийн ба баатрын хэлсэн үгийг ялган бичье. Ялган бичгийн тулд ихээ сайн анхааралтай ахин нэг уншия тийм ээ. Ихээ уншаад бүгдээрээ хамтдаа зохиолчийн ба баатрын үгийг ялгая. Уншсан байх тийм ээ. За тэгвэл одоо хамтдаа зохиолчийн хэлсэн үгийг ялгая. Санал нийлж байна уу хүүхдүүд ээ? Өө зүйтэй. Шараар доогуур нь зурсан энэ хэсэг бол зохиолчийн хэлсэн үг байна. Ногооноор зурсан энэ хэсэг нь зохиолын баатрын хэлсэн үгнүүд байна. Маш сайн байна. Багштайгаа адилхан хийсэн байна уу? Шалгаарай. Одоо бүгдээрээ хамтдаа зохиолын баатрын ярилцаж байх үеийн гадаа төрөх байдлыг төсөөлөн бичье. Зохиолын баатар хоёр бурхныхаа царайг бүгдээрээ хамтдаа төсөөлье. Ямархуу царай төрхтэй юм бол өөрийн бодсон төсөөллөө дэвтэртээ бичээрэй. Багшийн бодлоор хоёр бурхан маань тайван дүлгөөн царайтай байх. Ярьж байгаа зүйлдээ нухацтай хандсан бие биенийгээ сонссон байгаа. Бие биенийхээ сандлыг сонссон шүү дээ тийм ээ хүүхдүүд ээ. Нэг нь хүн шиг цагаан сэтгэлтэй болгож нөгөөх нь хэрээ шиг хар сэтгэлтэй болгоё гэж ярьсан. Хин хинийхээ үгийг анхааралтай сонссны дараа бие биеэ хүндэтгэж санаа нийлж шийдвэрт хүрсэн. Тийм ээ. Тийм учраас хоёр бурхан маань тайван дүлгөөн царайтай ярьж байгаа зүйлдээ нухацтай хандсан. Бие биеэ сонсож хүндэтгэж хин хинийхээ хэлсэн хүлээн зөвшөөрч санаа нийлсэн. За багшийн төсөөллөөр хоёр бурхны маань гадаад төрөх байдал ийм байна. Та нар өөрсдийнхоороо төсөөлөн дэвтэртээ бичээрэй. Сая бүгдээрээ зохиолын үйл явдлыг уншаад зохиолын баатрын төрөх байдлыг төсөөлөн бичсэн бол одоо бүгдээрээ зургийг ажиглаад зохиолын үйл явдлыг төсөөлөн бичье. Зургийг ажиглаад болсон үйл явдлыг зохион бичье. Болсон үйл явдлыг зохион бичгийн тулд эхлээд зургнуудаа анхааралтай ажиглаад зөв дараалалд байрлуулъя. Эхлээд яасан бол зургаа маш сайн ажиглаарай хүүхдүүд ээ. Хамтдаа зургийг зөв дараалалд нь байрлуулъя. Багш нь эхлээд ноён нохоо хоёрын зураг, дараа нь сэлж байгаа ноён нохоо хоёрын зургийг, 3 дугаарт завин дээрээ зогссон байгаа ноёны зургийг, 4 дугаарт ус руу унаж байгаа ноёнтой зургийг, 5
Хоёрдугаарт бас нохоо эзнийгээ татаж байгаа зургийг байрлууллаа. Та нар хэрхэн байрлуулсан бэ хүүхдүүд ээ? Багштайгаа адилхан байрлуулсан уу? Эсвэл арай өөрөөр байрлуулсан уу? Зургийг ажиглаад маш сайн төсөөлөн бодоорой. Бүгдээрээ болсон үйл явдал бичих гэж байгаа учраас төсөөлөн бодох маш чухал хэрэгтэй байх нэ. Дараа нь өөрийн төсөөллөө дистралтайгаар илэрхийлэн бичээрэй. Зургаа төсөөлсөн бол хамтдаа илэрхийлэн бичиж өгтөө те. Багш нь өөрийн бичсэнийг та нарт сонирхуулъя. Нэг ноён үнэнч сайн нохоотойгоо хамт амьдардаг байжээ. Нэгдүгээр зурган дээр харагдаж байна тийм ээ хүүхдүүд ээ. Нэгэн өдөр ноён нохоогоо дагуулan нуурын усанд завиар аялан явж байв. Хоёрдугаар зураг байна тийм ээ. Нуурын голд очиод ноён эргэн тойрноо ажиглаж байгаль дэлхийн багтам сайхныг харж байгаад санамсаргүй хөл алдан нуурын усанд унчихжээ. За 3 4-р зураг байна тийм хүүхдүүд ээ. Гэтэл нохоо нь эзнийхээ араас ус руу өсрөн ороод хайртай эзнээ аварчээ. Багшийн нь бичсэн болсон явдлын зохион бичлэг та нарт таалагдсан уу? Та нар өөрсдийнхөө төсөөллийг дэвтэртээ буулгасан уу? Багшийнхтай ойролцоо байна уу? Эсвэл арай өөр байна уу? Ажиглаарай. Хүн болгоны өөрсдийн төсөөлөн бодол адилхан биш учраас арай өөр байж ч болно шүү дээ. Гэрийн даалгаварт телевизээр сонссон ямар нэгэн мэдээллээ гэр бүлийнхэндээ ярихад бэлтгэж бичээрэй. Мэдээлэл бэлтгэж хүрэхийн тулд дараах зүйлсийг анхаараарай. Нэгдүгээрт мэдээллээ анхааралтай сонсож тогтоогоорой. Хоёрдугаарт мэдээллийн тухай зураг бичлэгийг тогтож ажиглаарай. Гуравдугаарт ярих зүйлээ дистраатай эмэг цэгцтэй бичээрэй.